Эрүүл мэнд боловсрол шинжлэх ухаан хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан загвар маягт батлах тухай 2018 оны тушаалын дагуу хүүхдийн хөгжлийн бэрхшээл хоцрогдлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагад суурилсан байдлаар эрт илрүүлэхийг дараах 3 үндсэн хүрээний дагуу зохион байгуулж байна. Үүнд хүүхдийн хөгжлийг эцэг эх асран хамгаалагчийн оролцоонд тулгуурлан хянах, тодорхой наснд нэгдсэн журмаар үзлэгт тогтмол хамруулах, бага насны хүүхдийн тодорхой наснд тогтмол хугацаанд хяналт үнэлгээг тогтмолжуулах. Эцэг эхчүүд маань одоо нэг нас хүртэл хүүхдүүд айгүй сайн сар болгон хяналтандаа авчирч үзүүлнэ, хэлж хэмжүүлнэ те. Хүүхдийнх нь одоо өсөлт боёжилт ямар байна? Өсөлтийн хоцрогдол байна уу? Одоо амын дэмээ хугацаанд авч जैन бичил хичээлийн хөлбөмбөг хугацаанд авч जैन. За 9 сартай хүүхдийн хамрагдалт бол харьцангуй сайн байдаг. Тийм учраас одоо бид нар бол 18-36 сартай хүүхдүүдээ бол одоо манай хүүхдийн эм цэвэрлэгч нар сар болгон байнга дуудана. За байгууллагынхаа пэйж хуудсан дээр энэ үйлчлэгийн талаарх мэдээллийг оруулаад тэгээ эцэг эхчүүд маань ирнэ. Эрэгтэй бол нэлээ бас хойрог ирдэг байгаа. 2018 оноос эхлэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төбөөд хүүхдийн 18 болон 36 сартайд нь эрүүл мэнд болон хөгжлийн цогц үзэлгийг тогтмол зохион байгуулахаар 3 яамны хамтарсан тушаалаар зохицуулсан. Уг тушаал нь 2021 онд шинжлэгдэж 9 сартай хүүхдийн цогц үзэлгийг нэмж оруулснаар Монгол улсад анхан шатны эрүүл мэндийн байгууллагт хүүхдийн эрүүл мэнд хөгжлийн цогц үзэлгийг 0-оос 5 хүртэлх наснд нь нийт 3 удаа тодорхой насны шатлуудад зохион байгуулахаар журмалсан байна. Хороо, сумын, өрхийн эрүүл мэндийн төвүүд нь өөрсдийн харьяа, сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран хүүхдийн хөгжлийн хоцрогдол бэрхшээлийг илрүүлэх үзлэгийг жилдээ 1-2 удаагийн давтамжтай зохион байгуулж байна. Хүүхдийн хөгжлийг эцэгхийн оролцоонд суурилсан байдлаар хянах үнэлгээг 2011 оноос үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн. Их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр буюу бидний хэлж сурснаар ягаан дэвтрийн хэрэглээгээр зохицуулж байна. За төрсөн цагаас эхлээл ер нь их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр буюу одоо хүмүүсийн хэлж заашснаар бол ягаан дэвтрийг одоо өдөр бүр одоо үзлэг тутамдаа ашигладаг, төрсөн ээжид ашигладаг, бас хүүхдэд нь ашигладаг. Улаан хэсгийг нь болохоор эмч эмнэлгийн ажилчид, цэнгэр хэсгийг нь болохоор хүүхдүүд эцэг эхчүүд өөрсдөө бөглөдөг тийм хэсэг байгаа. Тэгэхээр эцэг эхчүүдээ бас л тэрний талаар мэдлэг олгоно гэсэн үгтэй. Та ингээд цэнгэр хэсгээ та бөглөөд тэгээ энэ дээр хэрвээ ингээд танаа хүүхдэд ямар нэгэн асуудал байвал эмчид тэгээд эмнэлгийн байгууллагад ингээд хандах шаардлагатай байдаг юм аа. Зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг ингээд хүмүүст ойлгуулдаг гэсэн. Үзүүлж байгаа хүүхдэд шаардлагатай хүүхэд болгонд бол тэрийг яах вэ? Тэгтээ нэг мерсээр нөгөө нэг яг анхааруулж хэлмээр энэ онцгой хүүхдэд за энэ шүү танаа хүүхэд 3 сартаа энэ ингэж чадчих хэвээр. За энээс 2-ын энэ сартаа чадахгүй байж болно. Дараагийн сард энэ чадахгүйс 2 юм жарилцсан байх хэвээр шүү. Гэт энэ дээр онцгой анхаараарай гэсэн үг бол бас зөвлөх хэмжээ явж ч гэсэн нөгөө сумдынхаа хэмжнэрт ингэж зааж зөвлөж явдаг. Одоо танаа хүүхдэр 36 сартай хүүхдийн үнэлгээ хийлээ. За хүүхэд шатаар явахдаа хөтлөхгүй гарч чадж байна уу? Тийм. За хүүхэд харандаага дугуй төрсийг зурж чадж байгаа гэсэн шалгалаа. Эцэг эхчүүд бидний хувьд одоо заавал нэг өрхийн эмнэлгээс дуудаад залгуулад анхааруулах биш. Өөртөө ягаан дэвтэртэйгээ уншиж танилцаад сар болгон ингээд ядаж хүүхдээ 2 нас хүртэл тасралтгүй эрүүл мэндийн төвдөр очиж хяналтандаа зөвлөгөө мэдээлэл авдаг байгаасаа л гэж хүсэж байна. Хүүхэд эхийн хөвлөдөө бүрэлдэх цагаас 6 нас хүртэлх хугацаанд уурга тархи нь хамгийн эрчимтэй хөгждөг. Хүний хөгжлийн хамгийн чухал үе юм. Хөгжлийн хоцрогдол бэрхшээлийг эрт илрүүлснээр шаардлагатай дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлэх, хожим амьдралын чанарт нь эргээр нөлөөлөх зэрэг олон ач холбогдолтой байдаг. Эрт илрүүлэг маань тийм ээ ямарваа өвчин одоо хүүхдүүд дээр гэхэд бол одоо 9 сар 18 36 сартай хүүхдүүд дээр маань одоо эрт илрүүлснээр одоо хөгжлийн хоцрогдлыг тийм ээ одоо айжуу хожуу шатандаа биш эрт онцлоод эрт илрүүлснээр одоо дараагийн хүүхдийн хүндрэлийг л одоо гаргахгүй төлөө л одоо эрт илрүүлгийг бол зохион байгуулж хийж байгаа. Эрт илрүүлэг бол маш чухал.
эрт илрүүлэхдээ хамгийн найдвартай те баттай болох хэрэгтэй байхгүй юу шиг биш байх юм бол бүр л сайн шүү дээ. Мөн байвал эрт гараагаа эхэлнэ. Хитрхи хугацаа алдснараа бид нар хөгжлийн үеийг нь алдна гэж байдгийм байл. Нэг хоног битгээл нэг цагийн өмнө ч гэсэн мэдэх тусмаа бид нар илүү хөгжих боломжтой болгож байна шүү дээ. Та бага насны хүүхдээ сар бүрийн эрүүл мэндийн үзлэгт нь хамруулж, товлолт, дархлаажуулалт нь тогтмол хамруулж байхаас гадна хүүхдийнхээ хөгжлийн хоцрогдол бэрхшээлийг илрүүлэх 9, 18, 36 сартай үзлэгт нь заавал оролцуулаарай. Энэ нь та ирээдүйд үүсэж болох олон таагүй эрсдлээс сэргийлэх боломжтой юм.